буюу COVID-19-ийн талаар бид нар ямар ч байсан таныг ирэхээс өмнө бид нар тодорхой хэмжээний өөрсдийнхөө мэддэг, өөрсдийнхөө ойлгосон, өөрсдийнхөө биеэрээ туусан зүйлсийн талаар жоохон ярилцлаа. Тэгээд та өөрийгөө тодорхой хэмжээний танилцуулах уу? За ингээд та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Ингээ намайг Уран Чимэг гэдэг. Би Стокгольм хотод өрхийн эмчээр одоо 10 дахь жилдээ ажиллаж байна. Мэдээж одоо энд ингээд эмчиж байгаа учраас мэдээж коронавирус, COVID-19-тэй холбоотой яг л өстой жинхэнэ нөгөө нэг халуун галт нь буцалж байна да. Тэг ингээд та энэ залуучууд ингээ өөрсдийнхөө санаачлахаар ийм хөрхөн клуб байгуулад ингээд бас монголчуудаа өөрсдийнхөө туршлагыг хуваалцъя тийм гэж байгаа чинь бас их талархаж байна. Баярлалаа. За тэгээд бүгдийг ч ороод ирсэн чинь сонирн болсон. Аагаад хамаагүй юм ярьчих. Тэгээд ийм үеэр энийг яаж болж байгаа юм уу гэж. Тэгээ яг ерөнхийдөө юу яач би яг Швед улсад ерөнхийдөө ямар хөө байна коронавирусын тархалт ямар хөө байгаа талаар товч бас мэдээлэл чинь зөв гэж бодож байна тийм. Тэгээ мэдээж коронавирусын тархалт гэхээр мэдээж бас л тоо цифр ярихаас аргагүй болно. Яг одоо ингээд 1 сарын 15-ны байдлаар болохоор зэрэг 4700 орчим хүн яг одоо ингээд коронавирусаар өвчлсөн байна гэдг нь шинжилгээгээр батлагдсан байна. Одоогоор ерөнхийдөө Шведэд бол ер нь хагас сая хүн коронавирусаар өвдөж байна. Ер нь бол 3 сарын үед яг эхэлж байгаа үедээ бол өдөр болгон яг ингэж нэг мэдээлэл шинээр яг өдөрт одоо хэдэн хүн асарсан, хэдэн хүн өвчлсөн гэдэг талаараа мэдээлжсэн бол одоо 7 хоногт нэг 2 удаа ерөнхийдөө бол эдний одоо эрүүл мэндийн салбар нь болохоор зэрэг ер нь апдейт хийж байгаа. Тэгэхээр ер нь нас барсан хүний тоо гэх юм бол одоо Швед бол бараг 10,000 орчим болчиход байна. 10,000 гаруй болчиход байна. Яг одоо 1 сарын 15-наас хойш мэдээллийг харахад бол 136 хүн одоо нас барсан гэсэн тоо мэдээлэл байна. Тэгэхээр ер нь бол энэ коронавирустай холбоотойгоор энэ Швед бол яг хүний эрхийг хамгаалсан ийм улс орн учраас ер нь бол нөгөө үндсэн хуулиндаа болохоор зэрэг ер нь одоо энэ бусад улс оронтой адилхан одоо нэг локдаун гэж яриад шүү дээ. Тэрүүн шиг юм болохгүй байгаа нь хамгийн гол нь болохоор ерөөсөө үндсэн хуулинд нь заагаагүй тэг хүний эрхийг дээдэлдэг учраас хамаагүй одоо ер нь бол нийгмийн гэж одоо жишээлх юм бол одоо том галерейнууд байна. Тийм худалдааны төвүүдээ бол хааж болдгоо байна л та. Тэгээд саяхан одоо энэ 1 сард болохоор эднийх жинхэнэ одоо энэ пандемитайгаа холбоотойгоор одоо ийм шинэ хууль баталж гаргасан байгаа. Тэрэн дээрээ болвол одоо үнэхээр жинхэнэ одоо хэрвээ шаардлага гарах юм бол тийм ээ одоо бүх одоо нэгсэн доо шаардлагатай том центрум ч гэдэг юм уу одоо юу гэдэг тийм тэднэрээ одоо ер нь хаах хууль зүйн хувьд бол одоо ер нь бол хангалттай болсон гэж үзэж байгаа юм байлээ. Хамгийн гол нь хаахгүй байгааг нь гол зорилго нь болохоор хүний эрхээ дээдэлсэн. Тэгээ үндсэн хуулинд нь тийм заалт байхгүй учраас л тэрнтэй холбоотой юм байлээ. Тэгээ хамгийн гол юм Швед ерөөсөө хатуу зарчим болохоор зэрэг ямар нэгэн зовиртой одоо короногийн шинж тэмдэг бай зөвхөн одоо ханиадны шинж тэмдэг бай тийм л зовир байх юм бол гэртээ байх шаардлагатай гэдэг хатуу зарчмыг л баримталж байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ гэхээр тийм ээ одоо бас л нөгөө нэг халдварын тархалтыг одоо багасгах зорилготой. Ер нь бол яг хуу Швед хүмүүсийг харж байхад бол өөрсдөө тийм ээ өвдсөн ямар нэгэн зовиртой ах юм бол гэртээ ихэнх нь ер нь бол байгаад байна л да. Ер нь бол яг хоо ингээд халдвар нь одоо хэр зэрэг одоо бид нар одоо хүнд халдаах юм бэ гэдэг талаар хүмүүс одоо ер нь их асуудаг л да. Одоо жишээлх юм бол өнөөдөр би ингээд коронавирусаар өвдчихлөө шүү дээ. За энэ ер нь коронавирусаар өвдсөний дараагаар тийм ээ ямар зовир илрэх талаар мэдээж бүгдээрээ мэдчихэж байгаа шүү дээ. Тийм ээ хамгийн одоо энгийн зовир ингээд гэх юм бол халуураад эхэлж байна. Ханиалгаад эхэлж байна. Тэгээ маш их ядарч байна. Тэгээд цаашлбал тийм ээ булчин ширмэс нь өвдөж гин тэгэл тийм амт үнрээ алдж гин тэгэл
маш их тамирдж сүлдэж байгаа маш их зөвөрхтэй байгаа. Тийм тохиолдолд ер нь яах вэ гэхээр зэрэг зарим нь хөнгөн өвдөж байгаа хүмүүс бол 2-3 оноо тэр зөвөр нь гайг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр энэ шивэдийн баримталж байгаа зарчим болохоор за та өнөөдөр өвдсөн бол байгаад хэрвээ халуурахгүй тэгээд ямар нэгэн зөвөргүй 7 хоног болох юм бол 7 хоног тэгээд тэрэн дотроо тийм ээ ямар нэгэн халуунгүй сүүлийн 2 хоног нь ямар нэгэн зөвөргүй биеийн байдал сайжирсан байна шүү дээ. Тийм л бол танд бол ямар нэгэн халдварын риск байхгүй гэж үзэж байгаа байхгүй юу. Гэхдээ энэ нь болохоор зэрэг зөвхөн хөнгөн өвдсөн хүмүүстэй хамаардаг нь шүү дээ. Хүнд бүр имлэг твцсэн хүмүүс жишээлх юм бол маш суур өвчтэй хүмүүс нас өндөртэй хүмүүс жишээлбэл өвдчлөө шүү дээ. Тэхийн бол тэр чинь бас арай нэг өөр заалттай 14 хоног жишээлбэл өвдөөд дунд зэргээр өвдөөд тэгээд та халуунгүй болоод биеийн байдал маш сайжирсан байх юм бол 2 хоног халуунгүй биеийн байдал сайжирсан гэхдээ тийм ээ баг зэргийн одоо жишээлх юм бол хуура ханиалгах ч юм уу үлдсэн тийм тохиолдолд халдварын риск байхгүй гэж үзэж байгаа байхгүй юу. Бүр маш хүнд хэмжээгээр одоо эмнэлэг твтээд удаан хугацаар эмчилсэн бол тэд нар бол мэдээж арай өөр залттай л да. Ерөнхийдөө бол иймэрхүү зарчим баримталж байгаа юм байлээ. Хүмүүс Монголд коронавирус илрээд бүгдийн эмнэлэг тавиачаад эмчилгээний эмчилгээл тэгэл эртний гаргаж ийн л гэж байна. Тэгэхээр тэр эмчилгээний зардал мөнгө гээд хүмүүс зүгээр тийм тоо баримтууд гарч ирлээ 8 сая ч юм уу 6 сая ч юм уу тий. Тэгээд тэр бүгдийг бас бодоод таны хувьд таныг бас эмч за тэгээд энэ мэдээж өвчнөө үеэр маш их ажиллаж байгаа байх. Тэр үеэрээ таныг бас коронавирус тусаад итгэсэн гэж ярьж ирсэн. Тэгэхээр та бас одоо тийм хэмжээний мөнгө зардал танд юу н шаардагдсан уу? Тэ? Монголд яг үнэ хэлэхэд одоогоор 8 сая гэлөө 6 сая гэсэн тийм тоо баримтаар эмчилж, эдгэж гаргаж байгаа. Тэр мөнгө нь улсаас л гарч байгаа байх. Миний хувьд тэгж бодож байна. Хөв хүмүүс арай тэгэхгүй баха. Тэгэхээр таны хувьд энд өвдөд идэхдээ хэрэг зардал улсаас гаргав. Нэг бол та өөрөөсөө хэрэг зардал гаргав гэдэг талаар ярьдаг. За энэ одоо өстэй сонирхолтой асуулт байна. Мэдээж тийм ээ хүн маш их хэмжээгээр одоо хүнд өвдсөн. Би түрүүхөө ярьсан шүү дээ. Хөнгөн дунд маш хүнд хэлбэрээр өвдөд дээ шүү дээ. Тэр хөнгөн өвдсөн хүмүүс бол ихэвчлэн шивэд одоо хөнгөн болон дунд зэргийнхаа хүмүүсийг хөвчлэн гэртээ байхыг зөвлөж байгаа байхгүй юу? Яагаад тэгэхээр зэрэг тийм ээ нэгэнтээ одоо тийм эрүүл саруул одоо ийм суур өвчнгүй хүмүүс л бол ихэвчлэн тийм ээ өөрийнх нь дархлын системийг тэр хүнийг эдгэрүүлэх боломжтой. Тэгэхээр яг манай Монголын тэр эмнэлэгт ер нь өвдсөн шинжилгээ нь эерэг гарсан бүх хүнээ хэвтүүлээд байгаа байна л да тийм ээ. Тэр талаар бол би яг сайн нөгөө нэг юм аль биесны мэдээлэл нь бол аваагүй байна л да тэр мэрийг сайн уншаагүй болохоор сайн мэдэхгүй байна. Яг тэгжил байгаа л гэж хүмүүс яриад байгаа. Тэр нь юутай холбоотой гэхээр зүгээр эмчүүний хувьд мэдээж манай монголчууд ч одоо гэр бүлээрээ бас нэлээд хэдүүлээ амьдардаг шүү дээ. Одоо жишээлбэл аав ээж нь тэгэл айгуу дүүлэмээ өвөртөгээ тэгээ хүүхдүүд нь тийм болохоор мэдээж тэр бас халдварын рискийг бус хүмүүст нь халдварлуулахгүй тулд хурдхан л тэр хүнээ тусгаарлуулад байгаа юм болов гэж миний хувьд үзэж байгаа байхгүй юу. Швед улсын хувьд бол ерөөсөө хөнгөн дунд өвчлсөн хүмүүсээ одоо ерөөсөө гэрээрээ эмчилнэ. Маш хүндрээд одоо амьсгалын дутагдалд ороод ч юм уу тийм ээ одоо маш хүнд байдалд бас тэр чинь шинж тэмдгүүд илэрнэ шүү дээ. Тийм тохиолдолд ямар ч байсан эмнэлэгтээ эвтэж цааш нь эмчилгээг үргэлжлүүлэх тийм л зарчим баримталж байгаа. Тэгэхээр мэдээж одоо бид нар энэ дээрээс тийм ээ Монголд хүн болгоно эмнэлэгтээ хэвтүүлээд байна. Энэ зөв буруу гэж хэлэх нь бас хэцүү. Мэдээж тэнд байгаа одоо бас л мэрэгжилтэнгүүд дүгнэлтээ гаргаад энэ хүн эмнэлэгтээ хэвтэж тусгаарлах нь Монгол улсынхаа хувьд тааш тохироод байгаа юм билгүй дээ. Яг тэнд болохоор зэрэг бас хөнгөн хүн эмнэлэгт хэвтээд нэгсэн бас тэгж өргөө зардал гаргах нь зөвөө буруу гэдгийг мэдээж тэд нар бас л тооцоолж бодож л байгаа байх л да. Тэгээд одоо бүх юм чинь одоо шинэ болохоор мэдээж бас л туршлага хэрэгтэй байна. Манайд бол одоо маш нарийн өдөрдөм жинтер тийм мэдээж байгаа л ах л та. Таны хувьд яаж идэх вэ? Миний хувьд би болохоор мэдээж бас ийм миний хууч ажиллаж байсан газар болохоор зэрэг ийм хөнгөн халдвартай хүмүүсийг бас үздэг гэсэн мөртлөө бид ингээл хамгаалалтаа хийгээд маск тэгээд висир гэж ярьдаг штэ тийм тэгээд бэлэг өмсөд ийм хамгаалтын хаямыг өмсөд хүмүүсээ үзэж байгаа.
гэлээч гэсэн тэгээд яг би нэг удаа нэг яаралтай эмнэлэг твтчаад гарсан хүн яарт инфаркт өгсөн хүн ханиалгаад ирсэн байхгүй. Тэгээд тэр хүн болохоор зэрэг өөрөө нөгөө нэг юм маскгүй шууд орж ирээд амар ханиалгаад байсан байхгүй. Би тэрнээс их шууд тэрнээс л халдвар авчих шиг болсон. Хэдийгээр би хамгаалтай байсан ч гэсэн. Тэгээ маш их булчин ширмэс өгдөө маш их ядраад. Би бол нилээ яг тэгэл гэртээ шингэн юм маш сайн уусан. Би булчин ширмэс өгдөө халуураа тэглэнгүүд нь одоо парацетмол гэж манайхан ярьдаг. Аливидона маш их уусан. Аливидона яг л одоо 6 цагийн зайтай 1 грамаар уусан. Зарим үед бол 4 цагийн зайтай ч би уусан. Тэгээ бүр их булчин ширмэс өгдөөд байгаа үедээ болохоор зэрэг эприн уусан. Хамар маш их битүүрээд одоо ингээд хамрын энэ салст одоо бидний дархлын стейж одоо ингээд эслэм энэ салс процесс эхэлж штэ. Тийм тохиолдолд бас хамрын спрей айгуу хэрэгэлсэн. Тэгэл эдгэрхээ гэртээ хүлээсэн л гэсэн үг. Тэгээ нэг 12 хоногийн дараагаар одоо ерөнхийдөө нилээ биеийн байдал сайжраад 2 хоног бас гэртээ нөгөө нэг эрүүл байх 2 хоногоо хүлээгээд тэгээд 15 хоног дээр би ажилдаа орсон. Ер нь бол гэртээ л байсан. Эмнэлэг твтэх надад хувьд шаардлага байгаагүй. Яагаад гэвэл миний хувьд бол яг хөө тэгэл хөнгөн жоохон дунд зэргийг өвдсөн гэж өөрийгөө дүгнэж байгаа. Таны бодлоор тэгээд эсрэг биет үүсгээд одоо танд эсрэг биет үүссэн байна. За энэ давуу талтай юу, сул талтай болов таны бодлоор юу ямар бодлоо? Эмчнэр юу гэж ярьж байгаа юм? Ер нь бол яг судалгаанаас харахад бол тийм ээ эсрэг биет үүсчүүл мэдээж тийм ээ бас сайн тал байлгүй яг уу яагаад гэвэл одоо ахаад коронавирус халдварлах тохиолдолд магадгүй арай хөнгөн маягаар өвдөх ч юм уу тийм. Гэхдээ энэ нь болохоор зэрэг бүр мөсөн маш тийм сайн хамгаалалт болж чадахгүй л гэж үзэж байгаа юм байна лээ. Гэхдээ одоо энүүтэй холбоотойгоор янз бүр байна л да. Зарим хүмүүс болохоор зэрэг мэдээж коронавирус 3 сард өвдчихэд дараа нь ахаад сая 9 сард өвдчихлоо ч гэдэг юм уу тийм. Нэг судалгаанаас харж байхад одоо ерөнхийдөө бол энэ антибоди тест нь антибодигийн өвчнөөс хамгаалах чадвар нь 8 сар байна гэдэг чихэл судалгаа гаргацсан байна. Тэгэл яг янз бүр л байна. Энэ болохоор нэгдээ тийм ээ. Тийм шинэ вирус учраас одоо тэгэл яг хэдэн жилийн дараагаар илүү тодорхой бас болох байх л та. Тэгээ үүнтэй холбоотойгоор одоо вакцины талаар бас мэдээж таад ярих байх л та. Тэгээд энд ямар ч үсэн энэ судалснаас цус аваад шинжилгээ аваад байгаа. Монголд хамарлуун гурс юу хийж нэг юм шинжилгээ авдаг гэх. Тэрнээсээ айгүй их тэр шааж хүмүүс бас ярьж бичсэн байлээ постлууд. Тэгээ 2 3 удаанаа тэрэнд ингээ хамрагдаад ирэхээр одоо сүүлд мэдрэхээ болж ийн гэсэн хамар нь яг хэцүү л байгаа л та яаж шуудсан тий. Тэр чинь тий. Тэгээд тэр нь яагаад Монголд тэгж хамарлуун ингэж шинжилгээ аваад энд яагаад цусаар ингэж аваад байдیں۔ Ялгаатай байд юм уу? Хүнд хэлбэр нь тийм байд юм уу? Хөнгөн юм байд юм уу? Тэгээд дээр нь тийм их зардал гараад байгааг жоохон гайхаад л байгаа. Энэ талаар зүгээр яг тэр зардлын тал дээр бол ерөнхийдөө бол мэдээж тийм ээ тэрэнд чинь асар их одоо эмнэлгийн ажилч зөвхөн нэг хүнийг тийм ээ 8 сая төгрөг ч юм уу 6 сая тэр хэд ч хамаагүй тийм чинь тийм ээ асар их зардал орох нь ерөөсөө л зүй ёсны асуудал гэж миний хувьд үзэж байгаа. Швед ч гэсэн одоо нэг хүний эмнэлгийн зардлыг маш нарийн тооцоолбол бол асар их 6 сая 8 сая бол юу ч биш. Тэрэн дээр бол ерөнхийдөө бол тэр мөнгө төрөний тал дээр надад бол нэг тийм тодорхой мэдээж мөнгө зардал бол гарна. Тэнд чинь зөвхөн нэг хүнд хийж байгаа зөвхөн мөнгөний талаар яригдж байгаа биш байхгүй юу? Тэрэнд чинь тийм ээ өчнөө олон эмчнэр орж ийн. Тэрэнд хэрэглэгдэж байгаа одоо нөгөө нэг фьюлэдийн материал хамгаалалтын хэрэглэл орж ийн. Тэрэнд чинь зөвхөн нэг ганцхан эмч ажиллаад байгаа юм биш. Тэнд чинь бүхэл бүтэн эмнэлгийн ажилчид тийм ээ тэрний чинь тойрсон зардал гэж асар их байгаа дээ шүү дээ. Тийм болохоор энийг жоохон хэмж болохгүй мод энэ чинь улсаас айгүй мөнгө гараад байгаа байхгүй юу? Би бас энийг ингэж бодоод байгаа байхгүй юу? Одоо Монголд эмнэлэг рүү ингээд учиргуул өвдсөн хавдсан бол эсвэл илэрсэн бол эмнэлэг рүү гээд байгаа шүү дээ. Яагаад заавал тэгээд байгаа ерөнхийдөө үндсэндээ
яг ийм эдгэж болох эмчилгээ гэж аль биесээр гараагүй байгаа үстэй тий. Яг одоо ийм юмар эмчилгээгддэг. Тийм ер нь болохоор зэрэг шинж тэмдэг эмчилгээ хийж байгаа байхгүй. Толгойч өвдөжэвэл толгойн эсрэг юм аавн маш сайн шингүү уух хэрэгтэй. Халуурж ивэл түрүүний адил халууны хаймыг уун. Тэгэл яг халуун илч чанартай тэжээлэг хоолоо идэл тэгэл амаржээтэл өвчнөө идгэрхийг л хүлээх юм байхгүй. Уг нь бол яг зүгээр тэгэхээр зардал баг санагдаад байгаа байхгүй. Мэдээж түрүүний эпринч нь одоо монголоор гараад хүмүүсийн уг нь одоо харин тийм ингээд гэрлүүний явуулчмаар одоо гэртээ байж та хэд ингээд тэгэл гэртээ гэрээсээ ерөөсө гарсны хэрэггүй тийм ээ гэр бүлдээ байгаа хүмүүс нь харин одоо ингээд гэртээ байж хамтдаа гэртээ байх хэрэгтэй гэдэг л зарчим бол уг нь бол яг хуу шивэдэд баримтлагдж байгаа юм байхгүй юу яг тэрөө Монгол тэх юм бол бас л мэдээж зөв байж болох юм л та. Тийм яг энэ нэвтрүүлгээс бас нэг тийм зүйлийг дээр одоо манай Монголд ажиллаж байгаа. Тэгээ энэ одоо арга ухааны хүмүүс манаас жоохон судалж үзээсэй гэж зүгээр хараад байгаа. Энэ их мөнгийг тэр хүмүүс тулгаж та нар ийм их мөнгөөр эмчлэгдэж чинь дээр нь тэр олон хүмүүсийг эмч нарыг ингэж ажиллуулж ингэж хөнгөн хэлбэрээр тусч байгаа хүмүүсийг ингэх шаардлага байгаа ч юм зүгээр миний бодол. Гэрт нь байлгаад ариун зүрээс ихээд дархлаагаа дэмжиж одоо эмчилж байгаар усаа сайн уугаад тэгээд өвчин намдаах юм хэрэглээд л яг өндөө хүн энд их хүмүүс мэдээж байгаа. Ачаал нь багасч байгаа. Тэгээд багасаад тэгээд риск бас багасч байгаа байхгүй юу? Өсгөөд байгаа байхгүй жишээ нь одоо Монголд ингээ бөөгнүүлчих юм бол нэг газар бөөгнүүлчихэр өвчтөе хүмүүсийн чинь нэг газар бөөгнүүлчихэр тэр риск нэмэл байгаа гэсэн үг үү? Уг нь ухамсараараа гэр гэртээ ороод жоохон шинж тэмдэг байвал өрөөндөө өөрийгөө карантинлаа нэг 7 хоног. Уг нь одоо яг бид нар чинь одоо бүгдээрээ тийм л зарчим байж байгаа. Шивэдэд ингээ байгаад байгаа шүү дээ тий. Одоо баг зэргийн зөвөр илэрхийл юм бол гэртээ байгаарэ. Тэгэхээр зэрэг эднийх чинь одоо ингээд ажил хийж байгаа хүн чи одоо гэртээ байхаа юм бол жишээлх юм бол 3-7 хоног ямар нэгэн актгүйгээр эдний ч одоо нөгөө нэг фишекнингскасс ч одоо юу юм бэ? Даатгалын газар нь мөнгө чи төлчөөд байна шүү дээ. Тэгээд хэрвээ чи коронавигоор өвдөөд даатгалын газар биш уг нь бол яг эдний хууль дүрм нь болохоор зэрэг эхний 2-7 хоног зүгээр өвдсөн тохиолдолд нөгөө нэг ажил олгогч мөнгөний төлдөг шүү дээ. Тэгэхээр ч одоо эднийх чинь тэхээ болчиход байна шүү дээ. За коронавигийн гэж тодорхойлогдсон болвол тэрхээ 3-7 хоног байж тэрийг чинь тийм ээ засгийн газар нь ингээд ажил олгогчд чинь мөнгө чинь ингээд дараагаараа шилжүүлэх гээд байгаа. Шилжүүлчихнэ. Тийм болохоор та зөвөртэй л гэртээ гэж. Тэгээ түрүү нэрий чи нэг юм хэлсэн штэ. Хоёр төрлийн шинжилгээгээд яагаад нөгөө нэг тэр нь болохоор ийм штэ. Ер нь бол тийм ээ энэ коронавирусын чинь тодорхойлохын тулд хоёр төрлийн шинжилгээ авч байгаа байхгүй юу. Нэг нь болохоор зэрэг PCR гээд одоо баг хүн болгоо мэдчихэд байна тийм. Тэр нь зөвхөн өвдсөний чинь дараагаар тийм ээ та нараас авч байгаа. Одоо яг үнэхээр вирус байна уу үгүй юу гэдгийг чинь тодорхойлж байгаа байхгүй юу. Тэр чинь тийм ээ бид нэр одоо насофаринкс юм уу хамрын угнаас хоолойноос ингэж авч байна. Тэгэхээр зэрэг яг тэр шинжилгээ чинь маш их мэдрэг ингээ харахаар за одоо чамд яг коронавирусын халдвар байна шүү. Одоо яг чи коронавигоор өвдсөн байна гэдгийг чинь тодорхойлж байгаа байхгүй юу. За тэрний дараагаар эсвэл нөгөө түрүүний бидний нөгөө яриад байгаа шүү дээ. Антибиоти нөгөө монголоор болохоор эсрэг биетийн шинжилгээгийн чинь хамгийн багаар 14 хоногийн дараагаар 2-7 хоногийн дараагаар мэдээж бидний чинь дархлын систем ажиллаад одоо за нэг шинэ юм ороод ирлээ. Одоо л бид нөгөө нэг эсрэг биштэй одоо бидний чинь иммун дархлын систем одоо боловсруулад гаргаад тэрийг чинь ингээд бэлдэх гэдэг шүү дээ. Тэрний дараагаар судснаас тусны шинжилгээ авч байгаа байхгүй юу. Тэрэн дээр одоо жишээлх юм бол одоо яг иммуноглобулин ямар байна гэдгийг чинь харуулад байгаа юм л. Энэ хоёрыг маш сайн ялгаж салгаж ойлгох хэрэгтэй. Вакцин гарч ирсэн тий. Тэгсэн. За яах вэ төлөө гэж. Хамгийн гол нь тэр вакцин гарлаа гэдгсэн чинь нөгөө юу н вирус маань мутацд ороод дахиад ер нь өөр яатсан гэдэг нэг тийм англ вирус гараад ирсэн. Англиас тэгэхээр ер нь тийм ээ альва организм гэдэг чинь өөрөө тийм ээ нөгөө нэг амьдрахын төлөө яаж өөрчлөгдөх үү тэгэл нөгөө нэг тэрний л жам ёсоор л байхгүй одоо нэгсэн доо яаж бид нар ч гэсэн яаж амьд вакцин нөлөө нь одоо тэр мутацсан одоо тэр вирусыг дийлж байна. Би ч одоо дийлнэ л гэдэг байна. Харин нэг тийм юм яригадаад л шүү дээ. Тэгээ би зүгээр бодсон. Тэгээ тэр нь мутацлагч гараад ирдэг. Нэг вакцин гэдэг тариулждаг нөгөөдг нь бүрэн одоо нөгөө нэг юу яагаагүй 100% одоо бас бишгээд дэлээ шүү дээ вакцины чинь. Туршилт гэдэг. Тэгээ ер нь
хүн дээрээ туршилт хийх гээд байна гэсэн нэг тийм юм явагдаа. Тэгэхээр яг вакцины талаар бол ерөнхийдөө тийм ээ та бид ер нь бас жоохон зөв ойлголттой байх хэрэгтэй. Шивэд болохоор зэрэг ерөнхийдөө 5 ийм вакцины үйлдвэрлэдэг эмийн компаниудтай хизээний нөгөө нэг зөвхөн одоо коронавирусыг баг ингээл халдвар гараад эхлэхээс өмнө контракт хийсэн байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнийх нь болохоор зэрэг Pfizer тэн дээрс болохоор зэрэг яг шинжлэлийн үеэр 12 сарын 28-нд хамгийн түрүүнд 80,000 дооз ирсэн байж байгаа. Тэгээд дараагийнх нь компани болохоор зэрэг Moderna нөгөө Америкийн. Тэрний дараагийн нь болохоор AstraZeneca. Тэгээд наад хоёрын болохоор би санахгүй байна. Тэгэхээр одоогийн байдлаар 12 сарын 28-наас хойш өнөөдөр чинь одоо хэдэн байна? 17 тийм ээ? 1 сарын 17 хүртэл хүн амынхаа 0.8% вакцинжуулсан байгаа аахгүй юу? Тэгэхээр ерөнхийдөө ингээд дэлхийн улс орнууд хэрхэн хүмүүсээ одоо ингээ вакцинжуулаад байгааг ингээ харахаар зэрэг хамгийн олон хувиар одоо жишээлх юм бол за одоо яг сайн санахгүй байна. Яг мөн байна уугүй юу? Израиль 25% нь хүн амын 25% вакцинжуулсан байна шүү дээ. Тэгээд Форенат Араби Эмират гэхт чинь зэрэг одоо жишээлх юм бол нэг 20% ч юм уу тий. Гих мэтчлэнгээр ингээл одоо ерөөсөө бүхэл Европын улсууд бол хүн амынхаа ихэнх нь одоо нэгээс 2 ч юм уу одоо Швед гэлт чинь 0.8 гэдэг чинь одоо 1% руу явж штэ. Багцаагаар нэг 100,000 хүнээс вакцинжуулалт эхэлсэн байгаа аахгүй юу? Тэгэхээр зэрэг энэ вакцины чинь мэдээж тийм ээ нэлийн олон шат дараатаагаар одоо туршиж үзээд тэд чинь зүгээр одоо жишээлбэл Moderna гэгт чинь 30,000 хүн дээр туршилт хийгээд 2 хуваагаад нэг нь болохоор плацебо нөгөөх нь болохоор зэрэг яг нөгөө нэг вирусынхаа эсрэг вакциныг авчаад тэгээд тэр хүмүүсээ яг хинтэн дархлал үүссэн байна. Хэдэн хүн нь одоо жишээлбэл коронавирусаар ахиа өвдсөн байна гэдгийг чинь судалгаан дээр бүр амар сайн тооцоолоо гаргацсан байгаа даа шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө болохоор зэрэг Moderna, Pfizer энэ чинь ерөнхийдөө л одоо 90-95% одоо хамгаалалт бид нар өгнөө тийм ийм баталгаа байгаа гэдгээ одоо их судалгаан дээр үндэслээд батлал гаргачаад байна л да. Гэхдээ яг вакциныг тэгж бодоод байгаа шүү дээ. За одоо хэлэгчлээ ирээдүйд яах нь мэдэхгүй гэдэг бас. Тэр нэг бичлэг яваад байсан анзаарсан уу? Дэлхийн баг ихэнх бас нэг юуны эмчнэр юунууд ингээд би тэнд улсын эмч байна, энэ улсын эмч байна, ийм мэрэгчлэр ажилладаг ийм хүн байна. Тэгээд вакциныг бол хийхгүй бүр Шведийн бас нэг эмч орсон байсан шүү дээ. Тийм үү? Тэгээ бүгд ингээд эхнээсээ ингээд бичлэгээд энэ бол ерөөсөө юм юу найдвартай 100% найдвартай юм юу биш ээ. Ингээд би лабд хариулахгүй гээд ер нь бол одоо вакцин хийлэхгүй гэж байгаа хүмүүсийн тоо их байна уу? Нэмэгдэж эхлэх байгаа байхгүй юу? Хэмжээгээр. Тэгэхээр энэ дээр болохоор ерөөсөө хараа аливаа юмд чинь тийм ээ хар цагаан гэсэн нэг хоёр юм байгаа дээ шүү дээ. Хар нь одоо яг юу гэдгийг тийм. Тэгэхээр энэ вакцины хувьд бол одоо яг эмч хүний хувьд бол энэ бол тийм ээ шинжлэх ухааны үндэслэлтэй нэг ялангуяа одоо энэ Moderna, Pfizer-ийн чинь одоо яг л нэг юм RNA тийм технологи дээр нөгөө нэг speaker protein гэдэг одоо тэр их ч одоо юу гэх юм бэ монголоор титэм уур гэх юм уу. Тэр яг нөгөө халдварлаад байгаа тэр коронавирусын гадаргуу дээр байгаа тэрийг чинь тийм ээ нөгөө хүлээж авдаг бидний одоо нэг суур бид хүний